Сайн байцгаана уу. Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл эхлэж байна. Хичээл 197. Энэ хичээлээр хоёр бүлгийн хувьсах хүчин зүйлийн шинжилгээг авч үзнэ. Холбогдох ном болон нийгмийн сүлжээний хаягийг эндээ зааж өглөө. За олон хувьсах хэмжээний дискриминант функцийн шинжилгээ нь хоёр төрөлтэй байдаг. Энэ нь бол нэг бүлгийн хувьсах хүчин зүйлийн шинжилгээ мөн хоёроо дээш бүлгийг хамаарсан хувьсах хэмжээгдэхүүний шинжилгээ гэж байдаг. За бидний энд авч үзэж байгаа хоёр бүлгийн хувьсах хүчин зүйлийн шинжилгээ гэдэг нь хоёр хамааран хувьсагчийн тусвар нь хоёр ба түүнээс олон хүчин зүйлээс хамаарахыг хэлдэг. За санхүүгийн тайлангийн шинжилгээнд Дисперсийн шинжилгээг өргөн хэрэглэдэг. Тэгэхээр хоёр бүлгийн хувьсах хүчин зүйлийн шинжилгээ нь Дисперсийн шинжилгээний 10% нэлээд төстэй. Дисперсийг нэмэх дүрмээр ерөнхий дисперс нь бүлгийн дисперсийн дундаж дээр бүлгийн дундаж дисперсийг нэмсэнтэй тэнцүү байдаг. За энэхүү аргачлал бол энэхүү хоёр бүлгийн хувьсах хүчин зүйлийн шинжилгээнд дээр бол адил төсөөтэйгээр хэрэглэгддэг. Хоёр бүлгийн хувьсах хүчин зүйлийн шинжилгээг 6 алхмаар хийх боломжтой. Иймээс энэхүү 6 алхмыг энэ дээр нэг үрчлэн зааж өглөө. За хин дээр нь бүлгийн доторх хэлбэлзлийн квадрат. За түүнийг тооцох томьёо нь бол энд өгөгдсөн байна. За мөн чөлөөний зэргийг тооцох томьёо энд өгөгдсөн. Чөлөөний зэрэг нь судалж буй төвөрийн нэгжийн тоо n-ээс мөр r ба бага нь c-ийн бүжүүрийг хассантай тэнцүү байдаг. За чөлөөний зэрэг гэдэг нь аливаа нэгэн параметрыг тооцоход хэрэглэгдэх чөлөөт мэдээллийн хэрэгсгийг хэлдэг. За чөлөөний зэрэг нь хувьсах хэмжээний тооцооллыг илүү нарийн болгоход хэрэглэгддэг ийм хүчин зүйл юм аа. За бүлгийн доторх хэлбэлзлийн энэ квадрат гэдэг нь бол үр дүнгийн үзүүлэлтэнд нөлөөлж байгаа санамсргүй хэмжээний нөлөөллийг илэрхийлдэг. За дараагаар нь бүлгийн хоорондох хэлбэлзлийн квадратын дүнг тооцох томьёонд өгөгдсөн. Чөлөөний зэрэг нь бол мөр ба багны үржүүрээс нэгийг хассантай тэнцүү. Бүлгүүдийн хоорондох хэлбэлзлийн квадратын дүнг тооцож байгаа учир явдал нь бол үр дүнгийн үзүүлэлтэнд нөлөөлж байгаа сонгож авсан хувьсах хэмжээний нөлөөллүүдийг илэрхийлдэг. Дээрхтээ бол харин энд хамаарагдаагүй санамсргүй хүчин зүйлийн нөлөөлөл бол бүлгийн доторх хэлбэлзлийн квадратын дүнгээр илэрхийлдэг онцлогтой. За урууд гарт нь мөрийн хэлбэлзлийн квадратын дүнг тооцдог томьёонд өгөгдсөн. За энэ дээр бол хоёр янзын дундаж байна. За энд эхний хэсэг нь бол тухайн бүлгийн сонгож авсан бүлгийн дундаж. За дараагийн x-ийн дээрх хоёр зураастай нь бол ерөнхий дундаж буюу бүлгүүдийн дундажийг бол илэрхийлдэг. За чөлөөний зэрэг нь бол мөрийн тооноос нэгийг хассантай тэнцүү байна. За дараа нь багны хэлбэлзлийн квадратын дүнгийн томьёо болон чөлөөний зэргийн томьёонд өгөгдсөн байна. За энд 5 дахь алхам нь мөр ба багны хэлбэлзлийн квадратуудын харилцсан нөлөөллийг илэрхийлж байна. За тийм учраас энэ дээр бол S-S E гэж энэ харилцан хамаарлыг
игээр тэмдэглэсэн байна. За энэ нь бол энд дурдсан бүлгүүдийн хооронд хэлбэлцлийн квадратаас мөрүүдийн квадратуудын дундын нийлбэрийг хасантай үзүү байна. За чөлөөний зэрэг нь мөрийн чөлөөний зэргийг багны чөлөөний зэргээр үржүүлсэн байна. За энэ үржүүрүүдийн задгаа хэлбэрийн дээр өгсөн байна. За хамгийн сүүлд нь бол хэлбэлцлийн квадратуудын нийт дүн байна. T үсгээр total гэсэн утгатай. За ингээд энэ дээр бол дээр дурдсан квадратуудын дүнгуудыг бол энд ашиглан бичсэн байна. За энэ дээр гэхэд хамгийн ихэн дээр нь энэ бүлгийн тодорхой хэлбэлцлийн квадратын дүн энэ мөрийн квадратуудын дүн багны квадратуудын дүн мөн энэ харилцан хамаарлын нөлөөллийн квадратуудын дүн байх жишээний. За эдгээрийг бол энэ тооцооллыг танаас шалгахын тулд бол энэхүү ийм томьёогоор энэ сонгосон ажиглал төсөөрөөс ерөнхий дунджийг хассан энэ ялгарын квадратаар бол хүснэгтлэн тооцож шалгадаг. За чөлөөний зэрэгүүдийг тооцоолох хоёр хөлбөрийг энэ дээр бол зааж өгсөн. За энд байгаа дээр тулсан 5 алхамаар илэрхийлэгдсэн хэлбэлцлийн квадратуудын дүнгуудээс аль алийг энд ашигласан бэ гэдгийг бол доор нь өнгийн зураасаар бол ялгаж энэ дээр бичсэн байгаа нь бол одоо таны төхөн зорилгоор бол ажиллахад бол хэлбэр төхөмтэй болох юм аа. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна. Дараагийн хичээл дээр эдгээр 6 алхмын дагуу 2 бүлгийн хувьсах хүчин зүйлийн шинжилгээ тодорхой тоон жишээгээр тайлбарлаж чадвар эзэмшүүлэх хичээлийг явуулах нь.